За өнөөдрийн хэвлэлийн хурлын гол шалтгаан бол хагас өдөр буюу одоо энэ 4 сарын 18-ны өдөр сайшаанд замын үд сумдын хэмжээнд одоо зам хөдөлгөөнийг хаагаад 3 дахь удаагийн халдваржуулах ажлыг бол зохион байгуулнаа. За 3 дахь удаагийн халдваржуулах ажил дээр бол нэлээдгүй бол ач холбогдлыг өгч ажиллаж байна. За хавар болж байгаатай холбогдуулаад салхи шуурга ихсэж байгаатай холбогдуулаад энэ ариут цэвэрлэгээний ажлыг одоо энэ хагас өдрийн өмнөөс эхлээд одоо бүрэн хийж дуусгах. За энэ дээр одоо сөөх болон багийн дарга нарт тодорхой чиглэлүүдийг өгч байгаа. За тэгээд одоо үүний дараа одоо бүх одоо мэргэжлийн анги албадуудыг цуглуулж нэгдсэн одоо үүрэг чиглэл өгөөд тэгээ одоо энэ 10 цагаас 15 цагийн хооронд одоо энэ халдваржуулах ажлыг бол зохион байгуулахаар болж байгаа. За энэ талын мэдээллийг одоо хүргэнэ. За ингээд эхний мэдээллийг сумын засаг дарга одоо хоёр дарга хүргэнэ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Аймгийн онцгой комиссийн ээлж туралдаанаар тодорхой шийдвэрүүд гарсан байгаа. За энэ шийдвэрүүдтэй холбоотойгоор 4-р сарын 18-ны өдөр одоо аймгийн хэмжээнд дээрээс нь одоо Сайшаанд хотын хэмжээнд бол 3 дахь удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг бол зохион байгуулах энэ шийдвэр бол гарсан байгаа. За бид өмнөх хугацаанд бол одоо 2 удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Сайшаанд хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, за аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн хэмжээнд бол зохион байгуулсан. За энэ удаагийн ариутгал халдваргүйtгэлийг бол одоо нэлийн бас өмнөх 2 удаагийн ариутгал халдваргүйtгэлээс агсан түвшинд хийх, бүх нийтийн оролцоог хангах энэ чиглэлээр бол ажиллах шийдвэр гарч байгаа. За тогтчлт, Сайшаанд хот тогтчлтын газар, за мал эмнэлгийн газар, за Сайшаанд сумын засаг даргын тамгын газар, за нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж албан байгууллагууд, за мөн одоо айл өрхөд нийтдээ энэ ариутгал халдваргүйтгэлийн ажилд бол одоо бүгдээрээ оролцох ёстой. За ариутгал халдваргүйтгэлийн ажлыг одоо бас үр дүнтэй зохион байгуулснаар бид нэр гарч болзошгүй халдвар төвшнөөс бас урьдчилан сэргийлэх энэ боломж олцоо бүрдэж байгаа гэж харж байгаа. Манай Дорногов аймаг тэр дундаа одоо Сайшаанд хот бол иргэд маань бас мэдэж байгаа. Хөдөлгөөн ихтэй. Гадна дотноос зорчих хөдөлгөөн, автомашины хөдөлгөөн, за иргэдийн бас одоо шилжих хөдөлгөөн их байдаг учраас бид одоо урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд өнөөдөр бас тодорхой хэмжээнд бид нэр одоо эрсдэл багтай энэ цаг үеийг бас даван гарч байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас одоо аж ахуйн нэгж албан байгууллагууд шат шатандаа иргэд бүгдээрээ одоо энэ ариутгал халдваргүйтгэлийн ажлыг чанартай зохион байгуулах энэ одоо үүрэг чиглэлийг бас өгч байна. За энэ хагас сайн өдөр буюу 18-ны өдөр 10 цагаас 17 цагийн хооронд бол замын хөдөлгөөнийг бол хязгаарлахаар байгаа. Тэгэхээр одоо зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа зорчигчид маань бас энэ гарч байгаа шийдвэртэй холбоотой бас хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж ингэж үзэж байна. За дээрэс нь хавар цаг тодорхой одоо бидний бас зохион байгуулдаг ажлууд маань бол үргэлжлээд хийгдээ явна. Удахгүй бас энэ сумын засаг даргын захирамжийн дагуу бол сар бүрийн сүүлийн 7 хоногийн ажлын өдрүүдэд бас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах шийдвэр гарсан байгаа. За энэтэй холбоотой бас цэвэрлэгээ үйлчлэгийг тогтмолжуулж ажиллах шаардлагатай. За дээрэс нь одоо хаврын мод тариалт бол 5 сарын ихээр бас зохион байгуулагдахаар байгаа. Энэ арга хэмжээнд бас нийт аж ахуйн нэгж иргэд маань бас идэвхтэй оролцох шаардлагатай гэсэн одоо нэмэлт мэдээллийг өгч байна. За Сайшаанд сумын засаг даргын тамгын газраас бол тодорхой энэ аймаг сумын онцгой комиссаас гарч байгаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр бол тогтмол ажлыг зохион байгуулаад явж байгаа. Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт одоо багийн ажлын албаны хэсгийн ахлагч, ажилтнаа албан агчид маань бас эргүүл хяналтын ажлыг зохион байгуулад ажиллаж байна. Масктай Дорногов аяныг бол одоо бас зохион байгуулах шийдвэр гарсан байгаа. Тийм учраас одоо иргэд маань амны хаалтаа зөөх, за мөн одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр өгдөж байгаа энэ үүрэг чиглэлийг биелүүлж иргэн хүнийхээ хувьд одоо бас хариуцлагатай байх энэ цаг хугацаа бас үргэлжилж байгаа гэдгийг бас дахин хэлье. Тийм учраас Сайшаанд хотын иргэд маань гарч байгаа шийдвэртэй холбоотой энэ хүртэлх одоо тодорхой хугацаанд авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнд ямар нэгэн байдлаар анхаарлаа сулруулгүйгээр цаашдаа одоо идэвхтэй байх шаардлагатай байна гэж ингэж үзэж байна. За дараагийн мэдээлэл замын цагдаагийн даргын дарга хүмүүх гэрэл хийнэ.
За ард иргэдийн амрыг ирье. За хагас өдөр буюу 18-ны өдөр энэ сайн шанд сумын төв замуудыг хаахтай холбоотойгоор мэдээлье. За тэгэхээр бид нар ер нь өмнө жилүүдэд нийтдээ 4 удаа ингээд замын хөдөлгөөнөө хориглож ийм үйл ажиллагаа явуулж исэн болохоор тийм хүндрэлтэй асуудал бол үүсэхгүй баг. Иргэд ямархуу байдлаар энэ замын хөдөлгөөний хориглодгийг сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ ариутгалын ажил 10 цагт эхлэх тул бид нар яг 9 цагт бүх замыг хаана ямар нэгэн машины хөдөлгөөн бол энэ сайн шанд сум дотор бол явахгүй. Тэгэхээр бидний ярьж занснаар 3 замын уулзуур ийшээ замууд явдаг гарам, зүүн баян явдаг гарам, за энэ баруун талаас ирдэг сайхан мандахын чиглэлд ирдэг энэ орж ирдэг гарамууд бид нэр хаах юм байна. Тэгэхээр иргэдэд бид нар 2 хоногийн өмнө үргэлж хилээд байгаа нь одоо сумдаас буюу энэ Улаанбаатар хотоос ирэх гэж байгаа таньдаг мэддэг те найз нөхдийн хүмүүстэй бас хэлэх хэрэгтэй. 9 цагаас энэ 17 цагийн хооронд манай 15 цагийн хооронд манай энэ төв рүү ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөн хаагдаж машин нэвтрүүлэхгүй нэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ цаг минутанд орохгүй. За бусад цаг минутанд орж болно. Тэгэхээр мөн энэ Улаанбаатар хотоо буюу бусад орон нутаг руу явах гэж байгаа хүмүүс маань энэ 9 цагаас өмнө гарах. Тэгээд гаднаас ирж байгаа хөдөлгөөнийг 15 цагаас хойш ирэх талаар энэ хүмүүстэй бас сануулж үржилж хэлээрэй гэдгийг анхааруулж хэлмээр байна. За энэ зам хаах үеэр бол мэдээж энэ тусгай чиг үүрэгтэй энэ онцгой байдал цагдаа эмнэлгийн байгууллагын дуудлагын автомашинууд бол хөдөлгөөнд оролцоно. За бусад тээвэр хэрэгслүүдийг бол хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа. Тэгэхээр иргэд маань за энэ цаг хугацаанд энэ үүргийг биелүүлж одоо гэртээ 20 цэрийн дэглэмийн сахиад тэгээд амарч байх шаардлагатай байна. За баярлалаа. За мал эмнэлгийн газрын дараа баяр манд дараагийн мэдээлэл гинэ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь бол сая халдвар төклийн ажилтай холбоотой ерөнхий мэдээлэл бол одоо дарга өгсөн. За үүн дээр нэмж одоо тэмдэглэж хэлэхэд бол нийт эцсийн буюу одоо 3 дахь үеийн халдвар төклийг за энэ амралтын өдрүүдэд бол нэлээд өргөн хүрээтэй, далайцтай олон байгууллагуудыг хамт оролцуулаад үр дүнтэй шуурхай зохион байгуулахаар бол одоо бид бэлтгэл ажлыг хангаад төлөвлөлөөд бол ажиллаж байна. Энэ ажилд бол онцгой байдлын газар, мэргэжлийн яналт, эрүүл мэндийн газар, цагдаа, сайн шан сумын сэдвийн тамгын газар гэх мэт байгууллагуудын нийт 70 орчим албан хаагч, за 4 тээврийн хэрэгсэлтэй, за дээрэс нь алдруу төклийн бодис, за автомакс гэх мэт зүйлүүдтэй бол ажиллахаар ингээд ерөнхий төлөвлөгөө бол гарчихсан явж байна. За иргэдтэй уриалж хэлэхэд бол за орчны цэвэрлэгээ, тэ нийтийн эзэмшлийн зам талбай, за дээрэс нь тэр байрны одоо орц хонгол дотоод орчны одоо цэвэр байдлыг бий болгож одоо хог халдвар төкөл хийхэд одоо хийхээс өмнө одоо орчны цэвэрлэгээ үйлчлэг хийгээд халдвар төкөл одоо хийх юм боломжийг бүрдүүлж өгөхийг бол та бүхэндээ уриалж байна. За товчхондоо мэдээлэл юм байна. Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга амар жаргал дараагийн мэдээлэл гинэ. За та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа халдвар гүйцэтгэлтийн 3 дахь хаян хэлж байгаатай холбоотой өнөөдөр бас та бүхэнд мэдээлэл өгч байгаадаа бол таатай байна. За орчны эрүүл мэндийн асуудал гэдэг бол одоо хүн болгоны өөрийнх нь одоо хүлээсэн үүргээс нэлээд шалтгаалдаг. Тэгэхээр энэ хүлээсэн үүргээ иргэд маань биелүүлэхийн тулд энэ аймаг орнотгоос зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд маш идэвхтэй сайн оролцох хэрэгтэй гэж ингэж үзэж байна. За халдвар гүйтгэлийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг бол манай иргэд маш сайн хийх нь зүйтэй. Ялангуяа одоо орц мөн одоо өөрийн оршин суугаа эзэмшлийн талбай энэ ойр орчмынхан талбай бэлтгэл ажлыг бол маш сайн хийх хэрэгтэй. За цэвэрлэгийн үйлчлэгийг хийсний дараа бид нар халдвар гүйтгэл хийх нь бол эргээд одоо энэ халдвар гүйтгэлийн үр дүн гарах ёстой. Тийм учраас энэ үйл ажиллагаанд бол манай иргэд маш сайн оролцох ийм шаардлага байна гэж үзэж байна. За дараагийн нэг асуудал бол энэ амны хаалтны одоо зөв чивших асуудал бол сүүлийн үед бас иргэдийн дунд нэлээд назарч байгаа асуудал харагдаж байгаа. Тийм учраас энэ халдвар маань бол гарч байгаа шинж тэмдэг нь бол маш балархай. Сүүлийн үед бол бүр шинж тэмдэггүйгээр энэ халдвар маань коронавирусын халдвар бол бас дамжиж байгаа ийм тохиолдол байгаа учраас энэс өршин сэргийлж энэ масктай дорногчид аянд бол бүх иргэд аж ахуйн нэгж байгууллагууд маань хамтарч ажиллах шаардлага байгаа. Энэ маань бол одоо тухайн хүн зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийг бодож байгаа биш, өөрийнхөө ойр дотны одоо гэр бүл, үр хүүхэд, ээж аав бүх хүмүүсийг бас энэ өвчнөөс өршин сэргийлэхэд анхаарч байгаа бол асуудал учраас
амны алтаа зөв зүүж хэвших, за гараа тогтмол угаах, за олон нийтэд цугларсан газар аль болохоор өөрөө явахгүй байх. Тэр дундаа бага насны хүүхдэд дагуулж явахгүй байх тэр бол онцгойлон анхаарахыг бид нар бас зөвлөж байна. Энэ маань бол бид нар одоо өөрийнхөө болон иргэдийн өмнө хүлээсэн эрүүл мэндийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг биелүүлэх гол үүрэг маань бол энэ шүү гэдгийг бас дахин тавтай хэлэх хэрэгтэй ахаа гэж бодож байна. Ингээд та бүхнийг энэхүү зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. За үндсэндээ улсын онцгой комист тухайн компаниас 1 тэрбум төгрөг бол өгсөн байгаа. За үүний хүрээнд бид бүхэн аймгийн хэмжээнд одоо энэ Франц иргэнтэй холбогдуулаад тусгаарлалтанд авсан, за ариутгал цэвэрлэгээ хийсэн, одоо өнөөдөр өгт 3 дахь удаагийнхаа хийх гэж явж штэ. Энэ бүх зардал тооцоог бол холбогдох компаниуд мөн улсын онцгой комист хөргүүлсэн. Үүний үр дүнд одоо 400 сая төгрөгийг манай аймагт шилжүүлж байгаа. За энэ хүрээнд энэ ажиллагаа маань явагдаж байгаамаа. За тэгээд улсын онцгой комиссоос маска зүүцгээ энийг бол зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар одоо масктай дорногоочдод одоо энийг бид нар зохион байгуулж байна. За нийтдээ 43 төрлийн одоо үйл ажиллагаа энэ аяны хүрээнд бол явагдана. Энд л оролцохгүй байгууллага хүмүүс бол байхгүй. За төрийн байгууллагууд болон одоо үйлчлэгээний байгууллагууд одоо маскгүй хүнд үйлчлэхгүй байх одоо асуудлыг бол одоо тавьж энэний одоо хэн шалгалтыг бол явуулна. За мөн одоо томоохон үйлчлэгээний төв болон худалдааны байгууллагууд гадна талдаа маска зүүх, за мөн халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн одоо сурталчилгааны одоо материалуудыг тараах, чанга хэрэгчээр одоо иргэдэд одоо сурталчлах гэх мэтчлэн ажлуудыг бол зохион байгуулна. За энэ аяны хүрээнд одоо бид бүхэн энэ зорилттой бүлгийн улсууд буюу одоо амьдралын төвшин доогуур өргө толгойлсон эмэгтэйчүүд ч гэдэг юм уу, тийм одоо айл өрхүүдэд бас үнгүүн маск тараах ажлыг бол зохион байгуулахаар сая онцгой комиссоос шийдвэрлсэн. За мөн одоо энэ эмнэлгийн хэрэгсэл зардаг одоо аж ахуйн нэгж байгууллагуудаа энэ масктай дорногоочдод аяны хүрээнд маскийнхаа үнийг хямдруулах, за мөн олон талын үйл ажиллагаанд нэгдэж орооч гэдэг уриалгыг бол бас хөргүүлсэн байж байгаа. Бас энэ дээр манай эмнэлгийн хэрэгсэл зардаг аж ахуйн нэгж байгууллага маань идэвхтэй оролцох хаа гэж бол найдаж байгаа. За хамгийн гол нь иргэд маань энэ маска өөртөө зүүх, өөртөө аюулгүй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаараарай. За хагасанд одоо зам хаана? Зам ахта зэрэг одоо хүүхдүүд одоо бөөнөрөө гарч дугуйтаа явах ч гэдэг юм уу, одоогүй бол одоо бөөнөрөө нийж салхирч гэдэг юм. Тийм асуудал бол гарахгүй. Энэ дээр бол хөл хорой явагдаж байгаа. За манай босрлын газраас одоо холбогдох багш нар маань за мөн одоо бусад одоо энэ чиглэлийн одоо хяналтын чиглэлийн усуд маань энэ дээр бол ажиллана. За олон нийтийн одоо мөн холбогдох хүмүүс бас ажиллаж одоо энэ хэрвээ одоо энэ нөхцөлд одоо бөөнөрөө гарч байгаа тоглоомын талбараар цугларч байгаа ч гэдэг юм усуд байх юм бол холбогдох арга хэмжээг бол аван шүү, хариуцлага тооцоо шүү гэдгийг бас энэ ташинд бол хэлье. За ингээд бидний зохион байгуулж байгаа за энэ мэрэгжлийн байгууллагаас одоо явуулж байгаа зөвлөмжийг одоо манай ард иргэд маань одоо байнга одоо хэрэгжүүлж за одоо удахгүй зохион явуулах энэ ариутгал халдвар гүйцэтгэлтэй ажил дээр бас дор бүрнээ өөртөө идэвхтэйсээ оролцоохаа өөртөөхөө одоо цэвэрлэгийн хариуцлагыг бол эхний ээлжинд яралтай хийх, за мөн халдвар гүйцэтгэх ажилдаа дэмжлэг үзүүлэх байхаа гэдэгт бол итгэж байна. За анхаарал тавьсан бол баярлалаа. Асуух зүйл байвал хэлье.